Монгол орноор 2-7 өдрийн турш аялсан Тайваны уран бүтээлчдийн хязгааргүй харгуйг контемпорари үзэсгэлэн Монгол арт галерейд нээлттэй хийлээ. Энэхүү үзэсгэлэн соёл хоорондын уялдаа холбоо, уран бүтээлчдийн дотоод мэдрэмж, Монгол орны байгаль, ахуй амьдралын өвөрмөц дүр төрхийг өөр өөрийн хэм маягаар илэрхийлсэн бүтээлүүдийг батаажээ. Мөн 2 монгол уран бүтээлчийн видео арт, контемпорари бүтээлч мөн бэлгэлдсэн байна. Биан 2023 онд Улаанбаатар хотод зохион байгуулагдсан олон улсын медиа арт фестивалийн зохион байгуулагчаар ажиллаж байсан. Энэ жилийн тухайд Тайваны соёлын яамны харьяа газраас энэхүү төслийг хэрэгжүүлж санхүүжилтээ авч Тайваны уран бүтээлчтэй хамт Монголын хөдөөгөөр 2-7 хоног аялах аяллаа эхлүүлсэн. Бид аяллахаа туршид ихэнх хугацааг буюу 8 хоногийг хөдөлгөөнд дунд замд өнгөрүүлсэн. Ингэж явахдаа машины цонхоор хурдан солигдох гадаад орчин харж явахдаа бүтээлийнхээ санааг олсон юм. Энэ нь машины хурд гадаад орчны хувьсах байдал, мөн хизээ хаана ямар газар очих бол гэдэг тодорхойгүй байдлын нийлбэр болсон бүтээл юм. Монголын хөдөөгөөр явхад болон яг аяллаа явцад айгүй сонирхолтой санагдсан юмнууд маань бол одоо жолооч нар зарим үед ямар ч нэг GPS ашиглахгүй зүгчийг баримжаалах боломжгүй үед одоо яаж замаа олоод ингээд яг очих газартаа очиод идэг юм бол та гэдэг тэр бол айгүй сонирхолтой байсан. Жолооч нараасаа бас тэр тухайгаа асууж ярилцаж явсан. Тэгээд мэдээж үзэсгэлэнгийн маань нэр маань болохоор Infinite Roads буюу хязгааргүй харгуй гэж монгол руу орчуулсан байгаа. Тэгэхээр маш олон тэгээд хязгааргүй үргэлжлэх зам тий харгуун маань болохоор мэдээж нэгдүгээр талаараа шууд утгаараа одоо хөдөө бол маш хаана очих засвар мэддэггүй зам харгуунуудтай таарснаас гадна бас илүү нэг метафор буюу бас хоёр дахь давхар утгаар одоо хүмүүс амьдралтэй яаж маш олон зам харгуун ингээ хязгааргүй үргэлжлэж байгаа гэсэн утгыг бас давхар оолж явж байгаа. Монгол орны уудам талмагтаг эртний нүүдлийн соёл, бүс нутгийн байгалийн өнгө төрөх, цаг агарын эрсдэл чанар зэрэг нь уран бүтээлч бүрд дахин давтагдчихгүй сэтгэлүүлдэжээ. Эсгийгээр хийсэн Монголын түүхийн дэлгэмэл бүтээл, замын туршид сонссон уртын дууны хэмнэлийг сэлэг гэх мэтэл харсан мэдэрсэн бүхний өөрсдийн уран сайхныг хэлээд илэрхийлжээ. When we move Бүтээлээ бүтээхдээ урагшлах тусам одоо говь цүлжихтэй цүлжилт аль хүртэл бас ингэж явагдчихна гэдгийг газар нутгаас ингэж хараад одоо хаанаас эхлээд хаана дуусчихна гэдэг юм уу тэрийг бас харах боломжтой байсан. Одоо энэ аяллахаа явц туршид зарим газруудад ингэж зогсоод 360 градусын камераар зураг авч явсан байхгүй юу. Мэдээж бид хэд яг Улаанбаатар хотоос гараад хэдий засмал замаар явж байгаа гэсэн яг ингээ хөдөө очоод эхлэхээр ингээ шууд шорон замаар машинтай явхаар одоо машины донцолгоо тий шорон замын авгар тоогоор тэдгээр нь болохоор айгүй ингээ биеинд нь бас мэдрэгдсэн мэдрэмжтэй овон товонтой газраар ингээ газраа мэдэрч ингээ наашаа таашаа болж явж байсан болохоор тэрийгээ бас илэрхийлэх гээд бүтээл маань болохоор яг хэдий хавтгай зургаа одоо ингээ 3D хэлбэртэй босгож тэгж хөдөлгөөнд оруулж өгсөн. Тайван уран бүтээлчдийн хувьд 2-3 нь бол уран бүтээлч нь Монголд ирээд Монголд бараг 3 дахь ирж байгаа. Зарим нь анх удаа ирж байгаа. Тэгээ яг ийм нүүдлийн соёлын иргэншил ингээ цаг агаарт байгальдаа захирагдаж байгалаа ингэж хүндэлж хүлээн зөвшөөрч амьдардаг ийм амьдралын хэв маяг бол эднэрт мэдээж маш сонирхолтой байгаа л да. Тэгээд яг тэр нь энэ бүтээлүүдээс нь бас харагдж байгаа. in my past Өмнөх ажлууд дээр олжим тий дуу чимээ хөгжмийн аялгауг яаж бүтээл дээрээ тусгах вэ гэдэг тал дээр бас нэг яг тийм бүтээл хийжсэн. Тэрийгээ болохоор яаж илэрхийлдэг вэ гэхээр дугуй цэг болон зураасуудыг ашиглаад одоо дуу хөгжмийн химнэл ритмик оруулж өгч байгаа. Тэгээд энэ дээрээс яг ажиллах юм бол монгол дуунуудын яг монгол уртын дуунаас гаднаас монгол дуунуудын ингээд ритм нь ижил ингээд яг давтагдаад бас ингээд явдаг. Уртын дуун дээр болохоор маш удаанаа ингээд тасраад уртаа ялгуудаа нэг хэсэг гарч байгаа шүү дээ. Тэгэхээр тэр бүгдийг нь сонсоод одоо яг бүтээлтэй тэр химнэлийг нь одоо ингэж хийж өгч байгаа. Тэгээд мэдээж монголын дуунуудыг сонсоход айгу одоо сонсголонтой гос гадна одоо энэ урт хугацааны аяллаа туршид машин дотроо дандаа нэг янз бүрийн монгол дуунууд сонсож явсан. Үзэсгэлэнд оролцож байгаа уран бүтээлчид Монголд хийсэн богино хугацааны аяллынхаа туршид тухайн орон нутгийн амьдралын хэм маягийг ажиглаж байгаль орчинтойгоо харилцах монголчуудын гүн шүтэлцээг мэдэрсэн нь тэдний бүтээлүүдэд нэлт шингэсэн харагдана. Би өөрийн бүтээлээ 2-7 хоногийн аяллахын явцад төрсэн сэтгэгдэл, үзэж харсан зүйлсээ тэмдэглэл байдлаар хийсэн байгаа. Адууны сүүл, хэмээний ноос, эсгий зэрэг хэрэглэгдсэн материалуудаа аялсан газруудаасаа цуглуулсан.
Мөн аяллахаа хугацаанд нэлээдгүй өдрийг Монгол гэрт өнгөрүүлж морь өнөж үзсэн учраас хотелдээ дуусгаж өгсөн байна. Би өөрөө метрополитен хотоос ирсэн хүн учраас зах нь үл харагдах уудам нутаг Малажих хойтой маш ойрхон байсан гэдгээ мөн бүтээлээрээ харуулахыг хүссэн. Хэрвээ ахин Монголд ирэх боломж олдвол Монголд очиж үзээгүй газруудаараа аялах хүсэлтэй болсон. So first of all, Монголын одоо үзэгчид Монгол улсаар аялсан, Монголыг ингээд Тайван уран бүтээлчид хараад тэрийг яг яаж илэрхийлсэнийг нь одоо үзэгчид яаж хүлээж авах болоо гэдэг нь сонирхолтой. Яг бол одоо зарим одоо уран бүтээлчид нь гэрийг янз бүрийн дүрсээр ингээд дүрсэлсэн, заримдаа нь болохоор бүр декорацтай чимэглэл байдлаар ингээд ашигласан байгаа. Тэрийг бас хүмүүс яг яаж хүлээж авах бол одоо жишээлбэл энэ ард байгаа одоо Монголын түүхийг уншиж судлаад өөрийнхөө зүгээс одоо Монголын одоо түүхийг хатгамал байдлаар ингээд дэлгэмэл болгож үзүүлж байгаа. Тэгээ тэд нэр одоо эдгээрийг Монгол үзэгчид хараад яг ямар сэтгэл төрөх нь бас айгуу сонирхолтой байна. these kind of interpretation. Хязгааргүй харгуй үзэсгэлэн нь энэ сарын 31 хүртэл үргэлжлэх бөгөөд үзэгчдэд уран сайхны мэдрэмж төрүүлэхээс гадна Монгол орныг гадны хүний мэдээр харах, мөн өөрсдийн соёл, байгаль ахуйг шинээр эргцүүлэх боломж олгож байгаагаараа их хэрхэн онцлогтой юм а.